Guess what? Өнөөдөр би Guess brand-ийн Styling by Guess content-д орж байна. Тэгээ би өөрийнхөө бүрдүүлсэн 5 лугийг үзүүлье. За эхний лук бол миний шүүгээ ер нь бол байнга ийм костюм, пижак, брюк өмдөр дүүрсэн байдаг. Тийм болохоор намайг ийм пижакгүй төсөөлөх аргагүй. Тэгээ миний эхний лук бол энэ cropped пижакийг сонгосон байгаа. Тэгээд өнгө нь болохоор яг ийм deep хөх өнгөтэй болохоор ер нь бол миний хувийн өнгөнд айгүй тохирдог. Тэгээд доогор нь болохоор брюк өмд гэснээс илүү бас нэг юм жоохон street style маягийн ингээ хослуулад байлгаа гэж бодоод тэгээд энэ би барьсан энэ джинсийг сонгосон байгаа. Би хизээч би барьсан джинс өмсдөхгүй нэрээ өмсч үзэж байгаагүй. Тэгээд яг энэ джинсний хамгийн таалагдсан юм болохоор энэ товчнууд нь яг ийм hourglass shape тийм illusion үүсгэхтэй юм байлээ. Яг юм нарийнхан бэлхүүстэй тэгээ таад жоохон өргөн харагдуулдаг гэсэн үг. Тэгээ доошоогоо яг юм баг зэргийн тарпез болохоор ер нь бол биеийг аягүй зөв хэлбэрт харагдуулт юм билээ. Тэгээд яг энэ лук маань ерөнхийдөө аягүй юм бараан лук болсон байгаа учраас цүнх болон гутлаа юм цайвар өнгөөр сонгосон байгаа. Тэгээд маш юм хөөрхөн минимал стайлтай юм цэнхэр Guess-ийн цүнх. Тэгээд Guess брендийн миний хамгийн дуртай юм болохоор лого байдаг. Энэ лого нь юм хитрхи том биш, хитрхи жижигхэн биш. Яг энэ брэнд аягүй гоё чимж өгдөг. Гутлан дээр болохоор би бас яг адилхан baby blue өнгийн гурвалжин хошоортой юм гутлыг сонгосон байгаа. Тэгээ үзүүр дээрээ бас яг хөрхөн миний дуртай логонд байршиж байгаа. За тэгээд миний хувцалтын бүр хамгийн чухал юм мэдээж аксессуар байдаг. Би хизээж аксессуаргүй гэрээсээ гардаггүй. Тэгээ би Guess брэнд дээр аксессуар байдаг гэж өртөөсөө мэдээгүй. Тэсэн чи амар гоё аксессуар байт юм билээ. Одоо жишээ нь энэ бүгж байна. Тэгээ хүзүүний зүйлтэн дээр болохоор юм Mirway-тэй зүйлт сонгосон. Тэгээд эмг нь болохоор юм том цаграг. Тэгээ миний нүүрний хэлбэр diamond болохоор ер нь жоохон том эмэг зөвгөл миний яг доод хэсгийн одоо зай нөхөгдөөд тэгээд яг нүүр бас юм пропорцтой харагддаг. За эхний лук нэг иймэрхүү. За хоёр дахь лук дээр болохоор би энэ цамцыг бүр заавал сонгох хэрэгтэй байсан. Би өнгөрсөн жил иймэрхүү материалтай цамцнууд өмсч үзсэн баггүй юу? Тэгсэн чинь энэ материал бүр хамгийн шилдэг материал хэлээ хүүтэй үйлрэл. Нэгдүгээр айгүй хөнгөн. Тэгээд би хатгаж ингээд захнуулаад байдаггүй. Тэгснээ маш дудаахан олон юм давхарж өмсөх шаардлагагүй. Тэгээд би Guess дээр энэ хөрхөн поло загварын энэ цамцыг олсон. Супер cute. Тэгээд доогуур нь болохоор цайвар джинстэй ингээд одоо хослуулж өмсвөл гоё санагдаад. Тэгээд энэ цайвар джинс нь бас зүгээр нэг юм энгийн хитрхи минимал биш бас юм гинжин оруулгатай болохоор энэ лукийг тэр чигт нь чимж өгж байгаа биз. Яг юм маш цайвар лукийг. За тэгээ дээрэс нь цүнхэн дээр болохоор лук маань ерөнхийдөө айгүй цайвар лук болж байгаа болохоор хар цүнх яг энэ лукийн контрастыг нь гоё ингээд балансалж өгөх юм шиг санагдаад тэгээд юм энгийн хар цүнх гэхдээ бас юм одоо гинжин чимхтэй гэх юм уу энэ цүнхийг сонгож өгсөн байгаа. Одоо чинь энэ лукэн дээр цайвар цүнх үржин гэж бодохоор ер нь ингээд тэр чигтээ цайварлах гээд байгаа сте. Тэгээ гоё зөгтөж байгаа. За тэгээ доогор нь болохоор ийм бас цайвар джинсэн өнгийн ийм пүүзийг сонгосон байгаа. Энэ пүүзийг ер нь харах юм бол бас яг ийм цулгуу биш. Ийм дээрээ хээтэй. Тэгээ хажуудаа бас ийм Guess-ийн лого байна харж байна уу? Энэ лого. Бас лукийг агуу чимж өгж байгаа байхгүй яг юм чамин оруулах хэрэгтэй. За тэгээ мэдээж аксессуар. Ерөнхийдөө юм цахтай цамц өмссөн болохоор хүзүүний зүйлт өрдөөсөө зүгээгүү. Тэгээ эмгэн дээр нь болохоор өмнөх лукэн дээр нэлээд юм том эмэг зүүсэн шүү дээ. Энэ лук нь ерөнхийдөө жоох юм дараахан байгаа болохоор юм жижигхэн эмэг зүүсэн байгаа. За тэгээд бугуувчин ч гэсэн бас юм сүртэй биш. Тэгтээ ингээд ойртуулаад харах юм бол Guess-гээ бичсэн байгаа. Супер cute. За ингээд миний хоёр дахь лук. Гурав дахь лук. Би энэ лукийг Airport look гэж нэрлэлээ. Онцны буудал дээр 90 гадагшаад төгшөө нисгэж байгаа бол айгүй тухтай хувц хэрэгтэй дээ штэ. Тэгээ энэ бол тухтай хувц, тухтай ирнэ загварлаг. Тэгээд за хамгийн түрүүнд би энэ цамцыг онцлмоор байна. Яг энэ цамц бол эмэгтэй хүний шүүгэнд заавал байх ёстой цамц гэж миний хувьд дүгнэн. Яг иймэрхүү нэг юм спорт цамцнууд одоо айгүй модонд ороод байгаа штэ. Биеийг маш цэгттэй харагдуулдаг. Тэгээд дасгал хийхдээ ч өмсч болно, гадуур явахтаа ч өмсч болно. Миний бие гоё цэгттэй харагдаж байна уу? Эмэгтэйчүүд бие барьсан мак, ер нь бариу цамц өмсөх тусмаа ингээд
цаанаасаа ингээд зэх яваад байдаг байхгүй юу? Тийм болохоор энэ цамцыг өмсөөрэй гэж зөвлөж байна. За доогуур нь болохоор энэ надад жоохон томтцсон. Гэхдээ энэ өмд бүр амар гоё өмд байна. За тэгээд цүнх. Тэгээд AirPort look юм чи мэдээж маш том цүнх хэрэгтэй. Энд бол бүр MacBook, бичиг баримт, жижиг сажиг skincare гээд маш олон юм багтахаар байна. Энд нэг юм хөрхөн энэ жижигхэн цүнхтэй. Тэгээд Guest-ээр бас маш олон карт холдор төрөө хүчин төр байд юм билээ. So cute. Тэгээд ингэ гой зогтож байгаа сте. За тэгээд пүүзэн дээр нь болохоор бас зүгээр юм энгийн маш тухтай эвтэйхэн хөнгөн ийм Guess-ийн хар кетийг сонгосон байна. За миний дөрөвдөг сүг. Энэ лукийг болохоор манай арын багийнхан Guess гэж нэрлсэн. Ямар ч Guess гэсэн бичиггүйсэн ч зүгээр яг Guess харагдаж ийн гэсэн. 80% баг усаар джинсээ үйлдвэрлэдэг гэдгээр алдартай. Тэгэхээр ер нь джинсэн дуртай хүмүүс яг Guess-ийн джинсийг авал байгальдаа хамаагүй хор хүнөөл багтай байгаль дээлтэй юм хийж байна гэсэн үг юм байлаа шүү. За лука эхлэе. Энэ шил бол гоё шил байна. Энийг би юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байна. Яг ингэсэн юм шиг харагдаж байна, ингэсэн юм шиг. Тийм байгаа сте. Тэгээ энэ дээр ингээд тохож мохоод зүгсэн ч гоё. Guess-дээр тэгэхээр ерөн зөндөө олон шил байд юм байна. За тэгээ одоо цүнхнээсээ. Тэгээ ер нь бол тэгэл айгүй юм энгийн гоё цүнх байвал надад гоё санагдсан. Тэгээ цүнх нь болохоор бас нэг юм маш энгийн бүх хувцсан дээр зохицохоор спорт хувцас, бие барьсан хувцас, иймэрхүү хувцас. Гадуур болохоор ийм бас яг юм denim материалтай ийм yak байна. Тэгээд бас юм cropped. Яг одоо яг энүүгээрээ ингээд таслагдж байгаа гэсэн үг. Гоё наа. Өнгөн ч гэсэн ийм саарл гоё өнгөтэй. Энэ топ яг ингээд тэрж байгаа юм шиг бүр маш гоё материалтай юм байна. Өмдөн дээр болохоор нэг иймэрхүү уусалтай, жоохон хуучирсан юм шиг өнгөтэй энэ джинсийг сонгосон байгаа. Суулт өмсгөл нь олстой супер гоё юм байна. High waist юм өмд байна. Тэгээд яг хавар намар өмсгөд бол супер гоё юм байна. Guess-ийн джинснүүд гэхдээ урт нь яг гоё юм аа. Хитрхи урт. Ингээ газар чирэгдээд ахгүй, хитрхи богино ингээл хамаг хөл шагаа гараад ахгүй. Яг юм стандарт урт нь болохоор бүр яг ингээ гоё супер сарж байна. Тэгээд гутлан дээр болохоор энэ бол эрэгтэй кет. Гэхдээ надад таарч байна яг үннийг хэлэхэд. Эрэгтэй кетний хамгийн жижиг размерыг нь бол өмсөхөд. Яагаад тэгэхээр энэ кетний юу нь одоо энэ хэмээ өнгө мөнгө нь бүр яг айгуу гоё супер байгаа зү. Яг энэ лукэн дээр цогтж байгаа. Тавдах лук. Хамгийн ганган лук. Энэ эмийг хараач те. Энэ лукийг болохоор манай Guess-ийн маркетингийн багийнхан сонгож өгсөн. Энэ цамц үлгүүр дээрээ яг тэгж их анхаарал татаагүй. Яг өмсөд үзсэн чинь супер гоё, стилдэг, маш тухтай гоё цамц үлээ. Тэгээ надад энэ цамцны хамгийн таалагдж байгаа зүйл нь за мэдээж нь ингэрэн дээрээсээ доороосоо давхар ингэ цахилгаандаж болдог, задлж болдог нь гоё ч гэсэн ханцуу нь хамгийн гоё санагдсан. Ийм цамцнууд ер нь богинохон ханцуутай байгаад байдаг байхгүй юу? Тэгэд ингээ ханцуу нь урт байхаар айгүй гоё харагдаж байгаа. Тэгээ энэ цамцыг хоёр мөрөө хоёуланг ингэж гаргаж өмсөж болно. Гэтэ би болохоор нэг мөрийг ингэж гаргаж өмсвөл ингээд symmetric гэдэг нь шүү дээ, яг юм тэгш хим гэж ярьдаг. Тэгээ тэр нь ингээ алдагдчихаа надад аяла гоё санагдаж байгаа. Тэгээ доотлын ингээ задлаад өгчгөр бас гоё бэлхүүс гоё харагддаг юм билээ. За тэгээ өмд болохоор энэ Guess-ийн аягүй special өмд гэсэн маш олон юм шигтгэтэй, гялалцдаг. Guess дээр ер нь маш цөөхөн байгаа өмд юм билээ. Тэгээ би ямар ганган юм бэ гэ өмсөд үзсэн чинь ер нь бол гоё юм. Гутлан дээр нь болохоор ийм банттай сандал сонгосон байгаа өсгөдөг гутал. Тэгээд айгүй урт өмд болохоор яг ингээ гоё хаагдчихж байгаа. Тэгээд цүнхэн дээр нь яг өмддөгөө ер нь жоохон хослуудаад маш их юм шигтгэтэй. Guess-дээр байгаа бас ер нь хамгийн ганган цүнхнүүдийн нэгийг сонгож өгсөн. Тэгээ миний дуртай лого. Энэ эмэг болохоор шаргал өнгөтэй. Тэгээ дээрэс нь ийм цагаан өнгийн шигтгээнүүдтэй болохоор яг миний хувийн өнгөнд тохирч байгаа. Надад ингээд шаргал өнгийн ямар нэгэн аксессуар бүр ердөөсөө зөгтөхгүй байхгүй юу? Тэгсэн чинь ингээд шаргал дээр цагаан юм шигтгээ талцд ороод ирсэн чинь гоё харагдчихлээ. Styling by Guess content-д рүү би оролцлоо 5 лук бүрдүүллээ. Тэгээ энэ дугаарыг Guess-ийн шинэ салбар болох Skywing-ийн 1 давхраас 5 хүндээ хүргэлээ. Тэгээд нийт 5 лукээс
Хамгийн их таалагдсан лук нь аль вэ? Миний бодлоор ер нь энэ байна. Ягаад тэгэхээр би хизээч ингэж хувцлахгүй болохоор айгүй зөрөгтэй гоё юм.